Сайн байцгаана уу? Асуултын бөмбөг явцын үнэлгээг хэрэгжүүлэх арга зам санааг танилцуулж байна. Зорилго нь сурвалжтай оролцоог идэвхжүүлэх, тэднийг хөдөлгөөнд оролцуулангаа мэдлэгийг баттгах. Хэрэглэгдэхүүн нь сурагч бүрт нэг цэвэр цаас хэрэгтэй. Үр дүн сурагчдад бие биенийхээ асуултад хариулснаар өөртөө итгэх итгэл нэмэгдэх, багш ангийн нийт ойлголтын түвшинг шууд харах боломжтой. Хэрэв олон цаасан дээр ижил төрлийн ойлгоогүй асуулт байвал багш тэр хэсгийг дахин заах шаардлагатайг мэднэ. Ангийн уур амьсгал идэвхтэй харилцан ярианы хэлбэр шилжинэ. Энэхүү аргыг хичээлийн шинэ бүлэг сэдэв дууссаны дараах баттгал хичээл. Сурагчдын анхаарал суларсан хичээлийн төгсгөл хэсэгт шалгалтын өмнөх давталтын цаг дээр ашиглаж болно. Алхамчлал 1-р бичих. Сурагчид өгөгдсөн хугацаанд өнөөдрийн хичээлтэй холбоотой нэг асуултаа бичнэ. 2. Базах буюу бичиж дуусаад цаасаа базаж буурахыг цаасан бөмбөг болгоно. 3-дугаарт шидэх. Багшийн тохиогоор бүх сурагчид бөмбөгөө агаарт ангийн гол руу шиднэ. 4. Шүүрэх. Сурагч бүр өөрт ойр туссан нэг бөмбөгийг шүүрч авна. 5-д нь хариулах. Сурагчид авсан цаасаа дэлгэж уншина. Багш сурагчдыг нэг нэгээр нь босгож асуултыг уншуулад хариултыг нь хэлүүлнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.